Би сүүлд Али Абдал гэдэг ютубер байдаг та. Тэр хүний хэрхэн баян болох вэ гэдэг бичлэгийг үзсэн. Тэр бичлэгэн дээр манай айгуу сонирхолтой зүйлийг хэлсэн л та. Баян болох цорын ганц арга болвол unhealthy obsession та байх хэрэгтэй. Мөнгө хийхээс өөр юу ч бодогддгүй тийм хэмжээний obsessionтэй байх хэрэгтэй. Obsession гэдэг нь тэр зүйлээрээ бүр хорогдохтой, тэр зүйлээс өөр юу ч бодохгүй байхыг хэлж байгаа. Тэгээд unhealthy гэж хэлж байгаа нь эрүүл биш гэсэн үг. Эрүүл биш гэдэг нь чи ерөөсөө амьдралынхаа бусад хэсгийг золиослж зөвхөн тэр зорилготой төлөвлөж байна гэсэн үг. Тэгээ манай хүн жишээ хэлдэг л дээ. Жишээч гэжтэй ер нь эргэн тойрных нь бүх хүмүүсийг хараад байнгут те. Яг баян хүмүүсийг хараад байнгут ер нь амьдрал тийм баланстай байгаагүй. Яг л тэр те бизнесээ эхлүүлэх гэ мөнгө хийх гээд явж явах үедээ ер нь л хөөгцтэй цаг гаргаж чаддгүй. Нэг болол те бараг салах дээр тулцсан тийм хэцүү нөхцөл байдалд байж иж те тэр бизнестэй анхаарлаа хандуулж иж тэр бизнес нь амжилттай болоод мөнгө хийж чаддаг. Тэгээ тийм болохоор ер нь бол нийгэмд энийг нэг их ойшоодгүй байх. Зарим хүмүүс одоо жишээлбэл чи нэг зүйлдээ ингээл донтцсон юм шиг те зөвхөн бизнесээ ингээл өгтлээ ажиллаад ах юм бол хүмүүс чамаа хараад юу чи яагаад зүгээр л тайван байж болтгүй амьдралыг enjoy хийж болтгүй наа чи эрүүл биш штэ гэж магадгүй. Тэгэхээр энэ дээр ер нь бол хоёр бид нар өөрсдөөсөө асууж болох маш чухал асуултууд байна. Нэгдүгээрт тэр баян болох зорилго юу штэ. За ямар ч зорилго болно. Ямар ч хамаагүй зорилго. За баян болох зорилго бол зүгээр жишээ авчи. Чи тэр зорилготой хэдэн цагийг зарцуулж байна вэ? Гэт өөрөөсөө асуух юм бол ихэнх хүн хангалттай их цагийг бол зарцуулдаг. Ихэнх хүн бараг 0 цагийг ч зарцуулдаг гэж магадгүй. Хэрвээ тийм юм бол чи яаж баяжих юм бэ? Чи тэр зорилготой тийм бага цагийг зарцуулж байгаа бол хизээч тэр зорилготой тийм өссөн хугацаанд хурдан хүрч чадахгүй. Хэрвээ чиний те ер нь ингээд өдөр тутмын амьдралыг чи харъя л та. Тэгэхэд те ихэнх цагаа чи зүгээр л өөр зүйлүүдэд зарцуулаад анхаарал чи өөрөөр тийш явж байгаа бол тэр зорилготой чи уусаа яагаад ч хүрэхгүй. Ер нь баян болох гэдэг бол айгүй хэцүү зүйл те. Энэ бол экстрим зүйл. Хэрвээ чи тийм хүмүүсийн 99% нь хүрч чадахгүй тийм газар хүрэх гэж байгаа бол ер нь хүмүүсийн 99% нь хийдэггүй тийм зүйлийг л хийх хэрэгтэй. Ерөөсөө яг энэ байгаа чигээрээ яваад ягаад ч гинт баян болно гэдэг зүйл байхгүй. Тэр бол боломжгүй. Тэгээ хоёрдугаарт бас нэг асууж болох зүйл нь бид нар өөрсдөөсөө би ер нь чөлөөт цагаа ямар контент хэрэглэж өнгөрөөж байна гэдэг асуух хэрэгтэй. Ер нь юу үзэж харж байна, юу сонсож байна гэдгийг бодоод үзээрэй. Ихэнх хүн зүгээр л сошиал медиад эргүү зүйл ухаж суудаг. Эсвэл яа тийм хийж байгаа одоо зорилгоосоо шал өөр контентууд үзээд байдаг. Би одоо баян болох зорилготой мөртлөө яаж өглөөний рутин хийх вэ гэдэг ч юм уу те жоохон ингээд өөр төрлийн контентууд үзээд байдаг. Гэхдээ Али Абдалын хувьд яг тэр бизнесээ те амжилттай болох гэж хичээж авах үедээ үзчихсэн юмных нь 90% нь тэгээ YouTube-ийн фид нь тэр чигтээ яаж мөнгө хийх вэ, яаж баян болох вэ, яаж бизнес эхлүүлэх вэ тийм л зүйлүүд байсан. Тэгжиж тэр хүний бүх анхаарал, бүх энерги, бүх бодол, итгэл үнэмшил нь ерөөсөө л тэр зорилготой зарцуулагдсан. Ерөөсөө би сэтгэлээрээ бүх зүйлээ тэр зүйлдээ өгч байгаа цагт угаасаа л тэр зорилготой хүрэхээс өөр арга байхгүй. Тийм үстэй. Тэгээ Naval Ravikant бас иймэрхүү санаа гаргадаг. Ихэнх хүмүүсийн алдаа нь хүн хитрхи олон хүсэлтэй байгаад байдаг. Ихэнх хүн те би зүгээр гоё амьдралаа баланстай авч явдахдаа хайраа олоод бизнесээ эхлүүлээд хажууд нь хоббигоо хөөнгөө эрүүл амьдраад бие хөгжүүлнэ гэдэг ч юм уу. Тэр бол боломжгүй зүйл. Гэхдээ байж та чи яг чамд ганцхан хүсэл авах юм бол хорвоо ертөнц яаж хийж байгаа тэр хүслийг шин биелүүлнэ. Чи ганцхан хүсэлтэй тэрийг л толгоондоо байлгаад тэрнийхээ төлөө л зовоодох юм бол тэр зүйлдээ хүрч чаддаг. Тэгэхээр би бол энэ дээр Али Абдалтай санал нийлж байна. Ерөөсөө тэр чи хүмүүсийн 99% нь хүрдгүү газар хүрэхийг хүсвэл ер нь ямар нэг зүйлийг те донтцсон юм шиг зөвхөн тэр зүйлдээ
галзуу хүн шиг яг тэр зүйлийг л толгойдоо байлгаж ажиллах хэрэгтэй болно. Гэхдээ яг нэг санал зурж байгаа зүйл нь тэр зүйл нь заавал мөнгө байх албагүй. Яг баян болыг хэлээ шүү дээ. Нэг бол мөнгөтэй болох гэж бизнес эхлүүлэх гэж зөвхөн мөнгөнийхөө төлөө өдөр тутам өдөр шөнөгүй ажиллаж болно. Хоёр дахь арга нь бол шууд бус арга гэж бодож байна. Энэ нь хүн ямар нэг ховор хэрэгтэй чадварыг хөгжүүлэх. За би энийг жоохон тайлбарлая л да. Стив Джобсыг бодоод үзье заяа. Стив Джобс ярилцлаган дээр тэгж хэлж байсан. Стив Джобс ч айгүй баян байсан шүү дээ. Бараг 25 настайдаа л 100 сая доллартай болсон юм лээ. Тэгээ тэр үед одоо ингэ мөнгөтэй болсон байна. Ямар байна гэж асуусан чинь ерөөсөө би мөнгө хийх талаар ерөөсөө боддггүй байсан шүү дээ. Гэт тэгж хэлсэн баахгүй. Алын хувьд бол мөнгө хийх талаар л бодож иж мөнгө хийнэ гэдэг байгааз. Гэхдээ энд бол Стив Джобс мөнгө хийх талаар бодоагүй байсан. Гэхдээ Стив Джобс компанийнхаа талаар, хүмүүсийнхаа талаар, бүтээгдэхүүнийхээ талаар л боддог байсан. Тэднийхээ төлөө л хайхардаг тэр зүйлүүд дээр л бүх анхаарлаа хандуулдаг байсан болохоор тэр компани амжилтанд хүрсэн, тэр бизнес амжилттай болсон. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл нь заавал мөнгө гэлтгүй ямар нэг зүйлд чи бүх анхаарал бие сэтгэлээ өгөх юм бол тэр зүйлийг эзэмшиж олж авч чаддаг. Тэр нь хамгийн гол нь зүгээр нэг хэрэггүй зүйл байж болно л та. Зүгээр яа би зүгээр нэг аягнууд сонирхдаг хүн байж гэж бодлоо л та. Бүх зүрх сэтгэл нь аяганд яваад байдаг бол энэ нийгэмд тийм их хэрэгтэй зүйл биш байж магадгүй. Гэхдээ яг эсрэгээрээ яг Навал Равиган тэгж хэлж ирсэн. Хэрвээ мөнгө хий гэж бодж ивэл хүсч ивэл нийгэмд өөрсдийнх нь хэрэгтэйгээ өөрсдийнх нь хүсэж байгаа зүйлийг өгөх хэрэгтэй. Гэтэ яаж тэр зүйлээ олж авч мэдхийг мэдэхгүй байгаа. Тэр хүсэж байгаа зүйлийг өгөх хэрэгтэй. iPhone бол яг тэрний айгүй тод жишээ байгаа байхгүй. iPhone бол яг л хүмүүсийн өөрсдийнх нь хүсэж исэн. Гэхдээ яаж олж авах вэ мэдэхгүй байгаа тэр зүйлийг нь өгсөн. Тэгээ энэ өнцгөөс хараад ирэхээр ерөөсөө л мөнгө гэдэг бол үн цэний илэрхийлэл. Хэрэг үн цэнтэй зүйл нийгэмд бүтээн тэрүүгээр мөнгө олно. Гэхдээ тэр үн цэн гэдэг нь хүмүүсийн харагдах өнцгөөс үн цэнийг хэлж байгаа. Одоо зарим нэг зүйл үн цэнгүй юм шиг санагдаж магадгүй л дээ. За ядын порно ч юм уу эсвэл хар тамхинууд тиймэрдүү зүйлүүд үн цэнэг байж магадгүй ч гэсэн тэр хүмүүсийн харах өнцгөөс тэр зүйл нь үн цэнтэй болохоор тэр зүйлийг бий болгож байгаа. Тэгээд энд бас нэг хэлмээр байгаа зүйл нь тэр үн цэнийг бий болгохын тулд ер нь ховор тэгээд хэрэгтэй чадвар хэрэгтэй байдаг. Яг хоо мөнгө гэдэг зүйлийг хараа л та. Мөнгө гэдэг зүйл нь шүү дээ. Хүн чи өнгөрсөнд ямар нэг сайн зүйлийг хүнд хэрэгтэй зүйлийг хийгээд үн цэнийг бий болгосон болохоор чамд нийгэм баярлаа гэд мөнгө өгөөд та дараа ашиглаараа гэд дараа илүү үн цэнийг чинь танд өөрөө чи хэрэгтэй үн цэнтэй зүйлийг эргүүлж өгөө гэсэн тийм тэмдэгт байгаа байхгүй. Тэгэхээр тэр тэмдэгт нь одоо тэр тэмдэгтийн хэмжээ нь бол яг ямар үн цэнийг бүтээснээс шалтгаалж байгаа. Ихэнх үн цэнүүд яг амархан бүтээгддэг болол одоо жишээлбэл за таксины жолооч болоо хүнийг нэг эцэгээс өөр зэг рүү хүргэх эсвэл хоол унд ч юм уу тиймэрдүү зүйлүүдийг амархан бий болгодог. Тэр ерөөсө ховор чадвар биш болохоор үн цэнд тэгж хүрдэггүй. Гэхдээ яг эсрэгээр би зүгээр өөрийгөө жишээ авчихсан. Би одоо ингээд Google-д AI инженерээр ажиллаж байна. Би бол өөрийгөө яг өнгөрч байгаа ч юм биш. Гэхдээ ер нь топ 1% инженер гэж болгож байгаа. Тийм болохоор одоо намайг одоо том компаниуд ер нь бол булаацлуулж авахыг хүсэж байгаа байхгүй. Тэгээд ирэхээр тэр компаниуд айгүй өндөр цалин амладаг. Хоорондоо булаацлж байгаа болохоор энэ хүнийг л яаж иж байгаад авчмаар байна гэж бодож байгаа болохоор өндөр цалин амладаг. Тэгэхээр энэ бол зүгээр л нэг жишээ. Тэгээд энийг бол өөр ямар ч салбарт ажиллаж болно. Чи үнэхээр мундаг, чадвартай, хор чадварыг эзэмшсэн инженер, эмч юу ч байж магадгүй. Тийм байх тусмаа чи улам их үнэлэгдэнэ. Чиний чадвар үнэлэгдэнэ. Чи мундаг ярьдаг болвол ютубээр бичлэг хийхэд хүмүүс тэрийг чи үзнэ. Эсвэл чи мэдрэмжтэй артист байвал тэрийг чи хүмүүс үзэх гэж мөнгө төлнө. Тэгээ яг хоо энэ дээр заримдаа ингээд хүмүүс яг хоо юу вэ мөнгөийг чинь заримдаа цэвэр азар болчихдээ шүү дээ гэж магадгүй л дээ. Цэвэр аз гэдэг зүйлийг хүртэл за лотерей биш бол яг хараад ах юм бол
Аз гэдэг зүйл ерөөсөө л боломж чадвартай уулзахыг хэлж байгаа. Ерөөсөө чадвартай хүн яг тэр боломжийг олж хараад газар дээр нь цохиж авахыг л хэлж байгаа. Тэрийг их хүн азтай гэдэг. Гэхдээ тэр боломжийг олж харж байна гэдэг чинь өөрөө бас чадвар байгаа байхгүй. Хүн болгон тэр боломжийг олж харахгүй. Яг цагийг нь тааруулна гэж байхгүй. Тэгээд боломжийг нь харсан хүн болгон яг тэр чадвар нь бэлэн биш байх юм бол тэр боломжийг ашиглаж чаддгүй. Тэгээ энэ дээр өөр бас янз бүрийн зүйлүүд байж болно. Зарим хүмүүс чадваргүй мөртлөө зүгээр л танил тал ихтэй тий. Танил тал ихтэй олон хүмүүс мэддэг. Гэвэл олон хүн мэдж байна, танил талтай байна гэдэг чинь өөрөө бас чадвар. Тэр бол хэцүү зүйл шүү дээ. Ихэнх хүн тий гараад хүмүүстэй танилцаад ийм олон сүлжээтэй олон хүнийг мэддэг байна гэдэг бол хэцүү зүйл. Тэгэхээр энэ бол бас л ховор чадвар. Зарим нэг хүмүүс тий чадваргүй мөртлөө өөрийгөө айгуу сайн маркет хийж чаддаг тий. Өөрийгөө тий лаг юм шиг харагдуулж чаддаг. Тэр ч гэсэн чадвар. Тэрийг бол хийх айгуу хэцүү зүйл. Энийг үнэхээр хийж чадж байгаа бол чадж байгаа юм дарга байхгүй. Өөрийгөө сайн зарнаа, өөрийнхөө тий ийм сайхан бүтээгдэхүүн байхад тэрийг маркет хийж тий сурталчилж чаддгүй болвол тэр бол чиний л алдаа. Гэхдээ эсрэгээрээ муу бүтээгдэхүүн байсан ч гэсэн сайн сурталчилж ивэл тэр бол ховор хэрэгтэй чадвар. Тэгэхээр энэ талаар бодоод үзээрэй. Миний бодлоор бол хүн баян болъё гэвэл ерөөсөө л ганцхан арга байна. Тэр нь хүн ямар нэг зорилготой ерөөсөө л улаарч төвлөрөх хэрэгтэй. Тэгжээч тэр зүйлдээ хамгийн хурдан дөт байдлаар хүрч чадна. За тэгээд тэр дундаа хоёр салаалж байна. Нэг нь чи ерөөсөө мөнгө хий гэж байгаа бол мөнгөний талаар л бод. Мөнгө яаж хийх вэ гэдэг талаар л бодоод улаарах юм бол чи угаасаа л тэр зүйлийг хийн. Гэхдээ тэр чинь эрүүл биш obsession байх хэрэгтэй. Чи бусад амьдралынхаа бусад хэсгүүд золиослж тэр зүйлдээ зарцуулах юм бол тэр зорилготой хүрч чадна. Гэхдээ шууд бус байдлаар гэх юм бол чи ямар нэгэн ховор хэрэгтэй чадварыг эзэмших хэрэгтэй. Тэгжиж л чи тэр чадвараа ашиглаж нийгэмд үн цэнийг бүтээн гэсэн үг. Тэр үн цэн нь чинь цаашаа чамд мөнгө хийгээд төхөн болдог. Тэгэхээр би ер нь бол ингэж л дотроо бодож гин ийм юмыг хэрэгцүүллээ. Та нар маань юу гэж бодож байна? Сэтгэлдээ надтай хуваалцаарай. За хэвтүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой тийм хүмүүс болцгоё. Тэгээд та манай хамт олонтой нэгдээд надтай тулж ажиллахыг хүсвэл description дээр байгаа линкийг шалгаарай. Баярлалаа.